Сайн байцгаана уу? Энэ бичлэгээр шүү дээ би бүтэн жил цуглуулсан гахаа газар. Гахаа задлж тоолно. Дан зоосон мөнгө байгаа. Тэгээд гахаа задлж тоолоод хэрвээ миний санаж байгаа үнийн дүнд хүрвэл би гарч нэг юм аав. За би гахаа аваад ирнэ. Хай. Яг гахаач бас биш л дээ. Гим архины сав. Монголоос ирэхдээ нэг юм архи авчирсан. Архин тэл дээр байгаа. Тэгээд энэ саваа ашиглаад зоос цуглуулсан. Нилээ хүнд өө явж байсан. Нэг цаасан мөнгө байна. Би хийсэн нөхөр хийсэн эсхийг би санахгүй байна. Би тэгтээ ер нь өөрөөсөө жоохон мөнгө жоорлоод байдаг шүү. 500 бат байна. Энийг би хийсэн ч биш магадгүй санахгүй байна. Би тэгтээ ер нь ийм хүмүүст үргэлж хийгээд идэв. За тэгээд сав маань бол арай дүүрээгүй. Иймэрхүү бай. Ямар ч гэсэн энэ дээр гаргаад тэгээд тоолъё. Йоо! Биш миний хүү санаж байгаа дунд хөрөөл гарч юм аав гэснээс би энийг тэгээд дааж авч явж чадах юм. Би бол ер нь бол зоосон мөнгө өрөх дуртай. Тэгээд ер нь бол гэртээ зоосон мөнгө авч ирж ирсэнд бол их шиг хийчихдэг. Миний тооцоололоор бол ямар ч байсан 1000 багт бол хүрнэ. Хэрвээ 4000 баат хүрвэл надад нэг авахыг тооцоолсон нэг гоё юм бай. Авах шаардлага тийм ч их байхгүй. Гэхдээ ер нь цааш та хэрэгтэй байгаа. За тоолж эхлэе. Гээд 10. Гээд 10 баат гэсэн. Сайн байж. Тоолоо сууж. Гү тоолоод яна начуудаа тоолж бодохгүй шээ. Юу нэ? Юм цуглуулаад байсан. Тэгээд нэг архинаас аван цуглуулад байсан. Наадхаар намайг дуусчих. Харин одоо миний хүсэж байгаа мөнгөнд дүнд хүрвэл би гарч 8 хийх гэж байж. Тэгээд миний хүссэн дүнд хүрвэл би гарч 8 хийн. Үрхгүй бол мөнгө нэмээд 8 хийн. Тоолохгүй юм биш. Барнаа. Зугаатай стресстэй ажил хийж байгаа. Тийм байх. Тэгвэл биш дээ. Мөнгө тоолё та заяа. Миний зэгцэлсэн мөнгийг харах уу? Миний зэгцэлсэн мөнгө. 0.25-аар 10 20 30 40 50 52 0.50-аар болохоор хэмжмээр миний тооцоолж ирсэн мөнгөндөө хүрчихэр юм биш. 430 мянган төгрөг нэг жилийн дотор зөвхөн зоосоор цуглуулсан байна. Би өчигдөр гарч чандам харсан байхгүй. Жохон үнэтэй байсан. Тэгтээ үсээ цаашдаа дахиад зөндөө хэрэглэхийн чинь аятайхныг авцсан. Дээшч байх л та гэж бас бодсон. Ямар ч гэсэн цуглуулсан мөнгөөр бол хангалттай авч хүрээд бүр араас нь хоолнд орох юм байна. Зэ бүтэн жил цуглуулсан мөнгө маань ийм болж таарлаа. Энийг одоо банкн дээр авчиж суулгах уу шууд энэ чигт 8 хийгүүл бас гоё юм.
нийт 4391 баат буюу 430 мянган төгрөг цуглуулж чадсан байна. Оо, тийм нэрээ бас нэг 500 баат бас дундаас нь гарч ирсэн шүү дээ. 480 мянган төгрөг гэсэн үг. Тийм 500 тоолохгүй. Би өөртөө авчихсан. Төрөвч алдснаас хойш би нэрийн төрөвч алдсан шүү. Манай нөхөр надад амар гоё төрөвч авч өгсөн боловч би маллаж чадаагүй. Тэгээд ойрт амар их баат зарцсан. Баата төгрөг болгож зарсан гэсэн үг. Тэгээд нэр төрөвч алга болгоо тэгээд ийм мөнгө сольдог газраас мөнгө солиулсан чинь надад ийм гоё цүнх өгсөн. Тэгээд яхан мөнгө сольдог газар энтергээ бичсэн л бас надад айгүй гоё эвтэйхэн баг. Айгүй хэм багтаж магтцсан. За зоосон мөнгийг мань тоосонд баярлаа. Энэ бол зоосон мөнгийг цаг гаруй тооллоо. Гэтэ надад амар гоё зугаатай байлаа ингээ гоё ижлэхэн юмнууд эвлүүлээд наашаа цааш нь ялгаад гоё юм стресс тайлагдахаар гоё ажил шүү дээ зоос тоолох чинь. Би удахгүй Монгол юм удахгүй гэж одоо бүр 2 3 4 хоногийн дараа юм уу? Өдөр чи 3 дахь лөө 4 5 дахь хагасан бүтээсэн. Бүтээсэн өдөр би Монгол. Би баг шампань реклам тоглох болсон юм шүү. Хай. Өчигдөр мөнгө тоолсон. Өнөөдөр тоосон мөнгө өгөрөөд явж ийн амар хүнд вэ. Өчигдөр нэг бүр жижигхэн зоосон мөнгнөдөө доотлын 24 цагийн дэлгүүрт оруулаад өгсөн чинь ямар ч гомдол мэдээгүй харин ч бараг баяртайгаар хүлээж авсан. Я би чиндам ах дэлгүүр дээр бараг л ирлээ. Манай энтхийн дэлгүүрийн засвар хийгээд байгаа байна. Монгол явчаад ирэхлээр дууссан байх гэж найдаж байна. Энэ дэлгүүр энэ фэшн дуганд ажгүй хямдрал зарсан байгаа байхгүй. Тарис авах юм хэрэг. Тэгээд эднэр амар гоё харагдаж байгаа ч гэсэн. Энэ чинь байн онцлог бол явдаг юм шүү дээ. Энэ хөвцөл фэшнэд яг бүр л брэнд биш бол дандаа хамтсан юм байдаг байхгүй. Тэгээд өчтөр ямар ч юм бийсэн. Тэгээд нэг чандам харсан. Тэрийгээ давхаж өнөөдөр бийсэн. Тэр онхон зогсож байна. Тэрийг хаах гэж бодож ирсэн өнөөдөр. Тэрч заавь да. Тэгээд яг ирсэн чинь миний одоо байгаа чандамын дөөдөн давуу гэх үнийг одоо ийм материалтай байхгүй. Эднээс хөтөр нэг хагарахгүй яддаг. Тэгээд сонголтоо орой хийгээгүй байна. Сая явж байгаа дайгдсан юм олсон. Миний бисээс тооцоолж баснаас хоёр бараг дахин илүү үнэтэй байна. Өө өөртөө хувц авахч л илүү юм боллоо бурхан. Ямар ч гэсэн адилхан брэндийнх гэхдээ арай өөр загвар их сонг. Шүдэр сэв нэдэв нарсан чинь зүгээр л тоолоод амар хурдан авсан. Эдгээр сэв бүр амар юм гадаг авахар боддоо тэгээд тоолж байгаа юм. Зоосон тоодусаар эдгээр бүр өсч өглөө. Хоол идэх гэхлээр би орой бас хоолтой. Нэг жуус лавж уйда. Манай нэг найз явж байгаа тэгээд баяртай парти хийх гэсэн. Миний оберт coconut. How they have? Can I get one coconut? Зия нэг чандамтай. Нэг гоё оохтой бодоод гэрлөө явъя. Vi 28 настай. За. Аюу 28 настай? Мод is 9.
Hej. Ja, den är. Men du ser, jag hör en dålig nästa. Dollar. 7. 8. 7. Бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараа жил энэ саврал дахиад цуглуулъя да. Баярлалаа. This photo.